Тэгэхээр хэдүүлээ GoDaddy.com гэж ороо. За GoDaddy-гаас өөр бас домен нэр авдаг сайтууд байгаа. Хамгийн түгээмэл ашиглагддаг сайт болохоор би GoDaddy-г сонгоод оруулчих. Энд одоо авах байгаа доменийнхаа нэрийг бичиж хайлт хийж өгнө гэсэн үг. Одоо тэр нэрийг авч болох нь болохгүй нь гэдгийг хайлт хийж өгнө гэсэн үг. За одоо жишээ нь юу гэдэг Make Money Online.com. Зүгээр л ингээд бичээд хайлт хийж үзэх юм бол энэ доор нь ингээд одоо өгөгдлүүд гарч ирдэг, боломжууд гарч ирдэг гэсэн үг. За хамгийн түгээмэл ашиглагддаг нэр болохоор бас нэлээд үнэтэй байна. Гэхдээ ер нь домен нэр бол нэг $20 орчим байдаг. За өөр одоо жишээ нь Amila.co гэж бичээд үзье л та. За тэр одоо яг ингээд авч байгаа нэрнээсээ хамаарат одоо үнийн сонголтууд нь өөр өөр байгаа гэсэн үг. Маш хямдханж байна, маш үнэтэйж байна те. Ямар бизнес эрхлэж байгаасаа хамаарат энд ингээд домен нэр буюу вебсайт нэрээ сонгож өгөх нэ. За ингээд өөрөө хит хитэн сонголт бичээд тэрийг ингээ хайгаад үзээрэй. За сагсандаа игээд ингээд худалдаж авах процесс явагдана. За энд ингээд доменд хамгаалалт авахгүй юу гэдгийг асуусан байна. За энэ доошоо яваад энд одоо бизнестэй имэйл авах уугүй юу гэдгийг бас ингэж оруулж сонголтуудыг оруулж өгсөн байна. Тэгээд хэрвээ авахгүй гэх юм бол ингэж дараад цаашаа төлбөрийн хэсэг рүүгээ явна гэсэн үг. За ерөнхийдөө доменыг ингэж авдаг. Тэгээд төгсгөл нь ямар байхаас хамаарат бас үнэн нь өөрчлөгдөнө гэсэн үг. Одоо AI бас айгүй түгээмэл эрэлттэй болоод байгаа. За shop гэж авч болж гин те. Life гэж авч болж гин, бизнес гэж авч болж гин гэдэг юм ингээд арын төгсгөлөөсөө хамаарат бас үнийн дүн нь өөр өөр байдаг гэсэн үг. Одоо cig.com гэж авах юм бол бас нэлээ өөр үнэтэйч гэдэг юм уу те. Тэгэхээр таад маань ингээд доменоо эхлээд сонгоноо. За сагс руугаа орлоо. Би яг энэ доменыг ингээд авахд 3 жилээр төлөх юм бол $47 төлөх юм байна. За 1 жилээр авах юм бол домены үн нь ер нь 1 жилээр төлөлттэй байдаг. Жилээс дээш гэсэн үг шүү дээ. За 1 жилээр би энэ доменыг авах юм бол жилд $19.95 төлөх нэ. За ингээд доменоо авдаг гэсэн үг. За вебсайт энэ төр ерөөсөө оруулах хэрэггүй, зөвхөн домены нэрийг л авахд болно гэсэн үг шүү. За хэдүүлээ домен нэрээ аваад систем ID дээр аккаунтаа нээчихсэн бол одоо домен холболтой хийнэ. За custom domain хэсэг рүү ороод add domain гэдэг дээр дараад за ингэж оруулаад save гэж дарангуут л одоо доменийнхаа settings-ийг хийж өгөх тохиргоо гарч ирнэ. За энэ гарч ирсэн бичвэрийг GoDaddy дээр авчиад тохиргоог нь хийж өгнө гэсэн үг. Танийхаа домен авсан сайтн дээр авчираад copy дэж өгнө гэсэн үг. Copy paste хийж өгж тохиргоог нь хийж өгнө гэсэн үг. My products одоо чиний ингээ авсан домен энд байж байгаа гэсэн үг. Энд тохиргоогоо хийж доменоо холболж өгнө гэсэн үг. Тэгэхээр за энэ одоо миний хуучин домен байж байна. Одоо вебсайт нэрний чинь ард DNS гэсэн байгаа. DNS дээр ингээд дарангууд л тохиргоо нь гараад ирнэ. За тэгэхээр энэ дээр энэ саяны систем аяа дээр гарч ирсэн тохиргоогоо хуулаад яг энэ хിവэр нь хуулаад авчиад тавина гэсэн үг. Хуулаа. DNS руугаа орлоо. Add new record гэж дараад энэ дээр CNAME гэдэг нь одоо энэ нэр гэсэн үг шүү. Тэгэхээр дундлын нэр нь CNAME гэж байх юм бол энэ дээр CNAME-ийг сонгож өгнө гэсэн үг. За энийгээ сонгож өглөө. Энэ дээрээ энэ артлын цэгийг заавал арилгах нь энэ алдаа залгаад идэх шүү. За ингэж оруулж өгнө гэсэн үг. Value дээр нь энийгээ хуулаад яг ингээд дараалалаар нь хуулаад тавьчихна гэсэн үг. За ингээд дахиад add more records гэдэг дээрээ хоёр дахьыг нь хуулж авчирч тааж өгнө гэсэн үг. Дахиад CNAME байж байна. Тэгэхээр энийгээ хуулаад энэ дээр CNAME байсан. Энэ дээр хуулаад энэ дээрээ copy дэж дараад за хоёр дахь дээр нь артлын нэрийг дахиж хуулаад авчираад тавьчихна. За ингээл болоо. Ингээл save all records гэж дараал. Ингээд домен маань холбогдчихно. Домен маань ready to use гэдэг нь гараад ирж байна. Passivelive.com ready to use гэд гарч ирж байгаа нь
одоо энэ доменыг цааш нь ингээд ашиглаад явхад бэлэн болчлоо гэсэн үг шүү. За тэгвэл одоо хэдүүлээ борлуулалтын хуудасаа өгсрээ. За энэ дээр борлуулалтын хуудас. Борлуулалтын хуудас гэж бичиж өгөөд эндээс funnel domain гэдэг дээрээ саяныхаа оруулж гисэн доменыг сонгоно гэсэн үг. Энэ дээр одоо хэдэн ч домен оруулж болно. Тэндээсээ одоо өөрөө сонголтоо хийж өгнө гэсэн үг. За тэгээд доотлын энэ хэсэгт болохоор одоо ямар төрлийн хуудас ухсархаж байгаагаа сонгоно. За энэ болохоор build an audience гэж энэ одоо нөгөө имэйлийн одоо авах хүмүүсээс холбоо барих мэдээллийг авах. За энэ болохоор борлуулалтын хуудас. За энэ болохоор өөрөө зүгээр шинээр ямар нэгэн загвар ашиглахгүйгээр ухсрах гэж юм тий. Тэгэхээр одоо хэдүүлээ. Тэгэхээр таад ороод ингээ загварыг сонгоод оруулж болно. Би одоо энэ scratch гэдгээс нэхлээд шинээр таадад яаж хийдгийг заагаад өгч. За ингээ гараад ирж байна. Хоос уудас. Би хоос уудасыг сонгосмаа. Та миний вебсайт дээр ч гэсэндээ темплет загвар байгаа. За өөртөө ч ингээ цаанаасаа одоо үзэж чаад өөртөө ч гэсэндээ загвараас нь сонгоод үзэж чаад сонгоод ороод ирж болно гэсэн. За хамгийн эхлээд одоо зураг оруулж өгье гэх юм бол за энэ хажуу талын зүүн хэсэгт бол ингээд бүх хэрэгслөөрүүд байж байна. Одоо зураг, видео, бичвэр, тэ өөр одоо юу гэдэг мөр багна. За тэгээд товчлоор бүгдээрээ ингээ байж байна. Тэгэхээр эндээс дараад зөөж авчраал байрлуулад явчихна гэсэн үг шүү. За би энд зураг оруулж өглөө. Зураг саяныхаа оруулж өгсөн зурган дээр дарлаа. Энэ хажуу талд image file гэдэг нь саяныхаа оруулж өгсөн зурган дээр зураг оруулаа гэж байгаа. За энэ зургийг ингээ оруулж өглөө. За мэдээж зурган дээрээ дарахаар хажуу талд тохиргоонууд нь байж байгаа. За доошоо эднийг тэгээд хийгээд ахаар дороос сурчин айгүй амархан тийм асуудалтай бол биш. За энэ доотлолт нь би бичвэр оруулж өглөө. Доотлолт нь дахиад бичвэр оруулж өглөө. Ч гэдэм үү те. За одоо энэ юу гэдэг сургалт ч гэдэм үү те. За саяныхаа текстэн дээр дараад энэ дээр томоор бичих юм уу, жижигээр бичих юм уу гэдэг сонголтыг хийж өгөн. За яг л нөгөө бичвэр яаж засдаг вүлээ те. Бүх одоо засварууд энэ тохиргоонууд энд байгаа гэсэн үг. Энэ дээрээс өнгөнүүдийн сонгоод бас бичиж өгч болно гэсэн үг. Зураг болон бичвэрийг яаж зэрэгцүүлж байрлуулах вэ гэвэл энэ хоёр мөрийг сонгоод энэ дээрээ зураг оруулж өгөөд нөгөө тал дээр нь бичвэрээ оруулаад өгчнө гэсэн үг. За ингэж сонгож өгдөг. Тийм үү. За тэгээд энэ ботн гэдэг нь болохоор энэ ботн дээр юу л бол юу байршуулж болно гэсэн үг. Би одоо энд харуулъя. За ботн тавилаа. Энэ дээр линк авчирч тавьж өгнө гэсэн үг. Одоо энэ дээрээс сонголтоо байна. За вебсайт нэг юм уу эсвэл одоо тий файл татаж авахаар оруулах юм уу ч гэдэг юм уу. За энэ доор нь линкээ авчирч байршуулна гэсэн үг. Одоо ямар нэгэн линк те нэг тавьчлаа. Мэдээж дараад доошоо яваад одоо өнгө загвар бүх тохиргоог нь хийчих болно гэсэн үг. За ингэж текст болон зургийг байршуулж болдог. За мөн ингэж яаж л үл яаж одоо өөрийнхөө хүсснээр өөрчилж болно гэсэн үг. Энэ хуудасаа за ингэж хэд л бол хэд копидод одоо хувлаад цаашаа ингэж өөрөө загвараа янз янзаар нь өөрчлөөд сайтаа бий болгож болно гэсэн үг. За энэ дээр энд видео оруулъя гэх юм бол дахиад видеогоо сонгоод энэ доор авчираа тавина тий. Тэгвэл ингээ видео ороод ирчин. За видеон дээрээ дарлаа. Upload file гэх юм бол компьютерээс оруулна. За direct link гэх юм бол энэ доор одоо YouTube-ийнхаа линкийг ч юм ингээ оруулаад авчираад оруулаад тавьчихнаа гэсэн үг. YouTube чинь видео энд ингээ гараад ирнэ гэсэн үг. За тэгээд доошоогоо явуулаад ингээ бусад тохиргоог нь хийгээд өчөж болно гэсэн үг шүү.
За энэний дээр одоо юу гэдэг? За тэг ингээд байж байна. За ерөнхийдөө ингээд хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаад хийгээд өчтөг гэсэн үг. За одоо үүнийгээ уцтай энэ доотлын хэсэгт утсан дээр яаж харагдах, дэлгэцэн дээр яаж харагдах гэж байж байна. Утсан дээр дарах юм бол утсан дээр яаж харагдах тохиргоо нь гарч ирнэ. Дэлгэцэн дээр дарах юм бол дэлгэцэн дээр яаж ирэх. За утсан дээр яг энэ байгаагаар нь харуулъя гэх юм бол цэнхэр болгож сонгоод доошоо явуулаад утсан дээр яг энэ адилхан харагдана гэсэн сонголтыг энд хийж өгнө гэсэн. За сэвэллээ. Утсан дээр дарах юм бол яг энэ хэсэг маань утсан дээр яг адилхан харагдана гэсэн үг. За тэгээд мөн энэ дээрээ дараад утсан дээрээ яаж харагдах сонголтуудыг энд хийгээд өчнө гэсэн үг. Одоо жижиг бичвэрүүдээ жижигсгэж болно, фондын жижигсгэж боломж гэдэг юм ингээд одоо яг өөрийнхөө хүснээр тоглох боломжтой гэсэн үг. Одоо загвараа өөрчилж болно гэсэн үг шүү дээ. За энэ ботон дээр болохоор энэ бичвэр нь бас хажуу талтай байдаг. Тэгэхээр одоо энд дарна уу гэдэг юм уу те. За хэрвээ доотлолт нь дахиад бичиг бичихгүй ч яж болно гэсэн үг. Тэгэхээр ингээд сонгоод за энэ хоорондын зайг нь болохоор бас яг энэ хажуу тал дээр дээрээсээ ямар зайтай байхын байрлахын, доороос ямар зайтай байрлахын гэдгийг энэ хажуу талын ерөөсөө л энэ хажуу тал дээр бүх тохиргоо нь байгаа гэсэн үг. За тэгэхээр утсан дээр ингэж харагдахаар тохируулж болох нь дэлгэцэн дээр бас мөн яаж харагдахыг өөрсдөө дураараа тохируулж болох нэ. За энэ дээр өөр нэмээд ямар хэсэг оруулж өгч болох вэ гэвэл email form гэдэг агаад энэ email форма авчираад за энэ дээрээ дарлаа. Энд ямар одоо мэдээлэлээ тэр хүн бичих ёстой вэ? За энэ дээр нэр. За нэр email байхад болох учраас нэр энэ дээр дарлаа email. За тэгээд мөн доор нь за bottom буюу давчлуур нь үйлдэлийг л ерөөсө заадаг гэсэн үг. Одоо яг чиглүүлэг, үйлдэл гэж хэлэх юм уу? Энэ дээрээ дарлаа. Тэгэхээр одоо хүмүүс subscribe дараад email-ээ илгээе гэх юм бол энд ингээ бичээд за илгээх гэж бичиж өгснөөр тухайн хүн чам руу одоо subscribe дарж email-ээ илгэнэ гэсэн үг. Ингэж email листэ бид нараас үүсгдэг. За тэгээд толгой, хөл, одоо бичвэр ямар байхын бүгдийг ингээд өөртөө хийгээд тохируулж өгч болно гэсэн үг. Одоо сошиал хаягуудаа яаж оруулах ингээд энэ хажуу талд ингээд бүгдээрээ байж байгаа. Одоо борлуулалтын хуудсыг ингэж үүсгдэг байх нэ. За одоо эндээсээ хэдүүлээ гараад эхний хуудас бол танилцуулах хуудас байгаа. Хоёр дахь хуудас нь энд одоо check out буюу одоо борлуулалтын хуудас. За энэ дээрээс сонгож өгнө гэсэн үг. Одоо order form. За энд ингээд бэлэн загварууд байж байгаа. Загваруудаа сонгоод мэдээллийн өөрчлөөд явчихна гэсэн үг. Тэгэхээр за энэ бол ингээд яг борлуулалтын хуудас энд ингээ үнийн дүн бүх юм тохируулах байгаа. Funnel settings гэдэг рүү орох юм бол энд ингээд ерөнхий одоо яг домен сонгуульт, нэр, хүмүүс ямар одоо байдлаар төлөлт хийх энд тохируулж өгдөг. За энэ доор болохоор үнийн дүнгуудээ бичиж өгдөг гэсэн үг. Ямар үнээр цаашаа зархаа тодорхой доор оруулж өгдөгөө гэсэн үг. За энэ артлын энэ тоо үсэг орсон энэ бичвэрийг арилгаж өгснөөр домен чинь Google-ээр бичгээд яг ингээд гарч ирнэ гэсэн үг шүү. За энэ минийх аль хэзээний одоо Google-д орсон байгаа болохоор болохгүй байна гэж байна. За ерөнхийдөө funnel-ийг бол ингэж ухсардаг. За саяныхаа сонгосон загвар руу ороод энд ингээд мэдээллүүдээ оруулж өгнө гэсэн үг. Одоо зархаж байгаа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг оруулж өгнө. Одоо энд юу зархаж байгаа те? Курс. Энд зургийг орууллаа. За зураг оруулахгүй ч гэсэн болно. Заавалчгүй зураг, заавалчгүй видео оруулна гэсэн үг биш. За энд тохион хүний мэдээлэл орж өгнө. За энэ доор те картаар төлөх, PayPal-аар төлөх гэд байж байна. За түрүүнийхээ funnel-ийн доор энд ингээд за ингэж борлуулалтын хуудас үүсгдэг. За тэгээд зураг, загварын солих нь яг адилхан түрүүний миний үзүүлсэн шиг хажуу талдаа бүгдээрээ байж байгаа гэсэн үг. Тэгэхээр хажуу талаас ороод чирж авчраал тавиад за эсвэл арилгыг гэх юм бол видеон дээрээ саяныхаа чирж авчирсан дээр дараад хажуу талын гарч байгаа хогийн савн дээр дараал устгах чинь. За ингээд нэг хэдэн минут ноцолдоход ерөнхийдөө ойлгох чинь гэж үзэж болно. За тэгэхээр одоо хэдүүлээ
саяны үүсгэсэн борлуулалтын хуудасуудаа орж харъя л та. За ингээд үүсгэсэн борлуулалтын хуудас маань ерөнхийдөө одоо Google дээр харах юм бол ингэж гарч ирнэ гэсэн үг. За миний хар болохоор жоохон онцгой харагдаж магадгүй. Ерөнхийдөө ингээд мэдээллүүд нь товч тодорхой. Тэгээд энэ товчнууд дээр одоо бүх чиглүүлэг яг тэр тухайн хүнд юу хэлэх гээд байгаа, тэр хүнийг хаашаа чиглүүлэх гээд байгаа бүгдийг энд ингээд байршуулж өгнө гэсэн үг. Тэгэхээр хүн орлоо одоо товчон дээр дарлаа. Дараагийнх нь хуудас гарч ирэх. Одоо бүх тохиргоог энэ дээр ингэж хийж өгнө гэсэн үг шүү. За тэгээд энэ хуудсын загвар нь бас миний вебсайт дээр байж байгаа, ороод бас аваад цааш нь ингээд өөрийнхөө одоо бао хуудсыг үүсгээд явж болно гэсэн үг.